Улаанбаатар хотод болж байгаа жагсаал цуглааныг дэмжиж энэ улс төр нийгмийн хэмжээний үйл ажиллагааг дэмжиж энэ төв талбайдаа зогссон хөтлийн нийт аль түмний төлөөлөлтөд ажиллаж байгаа гайд ашиглаж за гадаа 30 эмийн хүйтэн байгаа боловч энэ цугласан иргэдийн хөтөлчүүдийн сэтгэл халуун байна. Өнөөдөр би энэ жагсаал цуглаан хийж байгаа иргэдийн дунд 2 цаг хамт байлаа. Энэ иргэдийн сэтгэлээс эх орноо гэсэн итгэл сэтгэл үнэлж байна. Халуун дулаан мэдүүлж байна. Тэгэхээр бид өнөөдөр энэ 32 жилийн сонголтын сонгуулийг ард түмэнд тулган хүлээж гисэн шат шатлын явцад зэгтээ өрчгсөн байрны баялаг газар нутагт эх орн тусгай зөвлөлт авдагдах хэмжээнд өрчгсөн яг энэ цагт Улаанбаатар хотод өчиг хэмээ юу зөндөө бичээ юм уу мянган залуучууд эх орн тусгай зөвлөлтөөр газар шороогоо байрны баялагаа өмчөө хамгаад игээд зогсож байна. Монгол даяар жагсаал цуглаан үйлж байна. Өнөөдөр хөтөл тосгонд жагсаал цуглааныг иргэдмэн хөтөл тосгоны иргэдийн төлөөд үүсгэн байгуулж байгаа. За энэ дээр би тэгээд тодорхой хэмжээний үг үзэл бодлоо хэлээд хоёр цаг хамт байлаа. Сэтгэл халуун сайхан байна. Эх орноо гэсэн итгэл сэтгэлтэй ийм сайхан нөхдөдтэй хамт байгаад баярлж байна. Миний би ард түмний хурлын битгэл ажлын хэсгийн ерөнхий зөвшөөрөл зөвлөлийн гишүүн байгаа. Ард түмний хурлынхаа ажлаа өчтөр зүү хагаад ажилласан. Авшлаараа юуж хөтлийн ерөнхий зөвлөлтөд ерөнхий байдлаар уулзсан байж байгаа. Өнөөдөр яг энэ талбай дээрээс хөтлөөс ард түмний хурлыг дэмжих салбар зохицуулах зөвлөл ажлын хэсгийг байгуулах ийм үндсэн юунд тусам өчтөрийн уулзалт ийм үндсэн санаанд тогтсон байж байгаа. За энэ ажлаа эхлүүлчихэд дархангүй явна. Дархнаасаа сэдв хичээний цаашлаад явна. Тэгэхээр би энэ дээр энэ итгэцэд хамт байгаа ард түмний хурлыг бүрдүүлэх хэн сүүлийн зүг гарч юм аа гэдэг дээр төсөлтэй өгсөн энэ нөхдөдтэй энэ салбар зохицуулах зөвлөлөө үүсгэн байгуулаарай. Цаашлаад ард түмний хурлаа төлөөлөгч сонгож шалгуулах хийгээд хөтөл тосгоноос шудраг ашиг сонирхлын зөрчилгүй эх орон сэтгэлтэй ийм хүмүүсээ ард түмний хурлыг явуулаарай. Бид тогтцооны өөрчлөлт гэж ярьдаг. Тогтцооны өөрчлөлтийг бид юугаар хийх вэ? Ард түмний хурлыг бүрдүүлж, ард түмэн бүгдээрээ хэлэлцэж энэ тогтцооны өөрчлөлтийг хийнэ. Бид байрны баялагтай эзэн болъё гэж ярьдаг. Бид яаж байрны баялагтай эзэн болъё? Ард түмний хурлыг бүрдүүлж, ард түмэн бүгдээрээ хэлэлцэн шийдвэрлэж энэ бид байрны баялагтай эзэн болъё. Бид тусгай тогтнолоо ард түмний хурлаараа хамгаална. Бид эх орныхоо ирээдүйн хойчийг ард түмний хурлаараа хамгаална. Тэгэхээр нийт хөтөлчүүдийг ард түмний хурлаа идэвхийдэн оролцоогоо гэдгийг хэлье. За тэгээд та бүхэндээ баярлалаа.